За та бүхэнд SPS програм дээр нормал тархалттай эсхийг хэрхэн шалгах талаар видеог төлөвлөх гэж байна. За тэгэхээр статистик параметрийн тестүүд эсвэл параметрийн бус тестүүд гэдээ маш олон тестүүд байгаа. За тэгэхээр аль тохиолдолд бид бүхэн параметрийн тестийг ашиглахын, ямар тохиолдолд параметрийн бус тестүүдийг ашиглахын гэдгийг шийдэхийн тулд эхлээд бид нормал тархалттай эсхийг заавал шалгах ёстой болдог гэсэн үг. За хэвийн тархалттай байгаа тохиолдолд бид хэвчлэн параметрийн тестүүдийг ашиглана. За хэвийн бус тархалттай байгаа бол параметрийн бус тестүүдийг ашигладаг байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр за энэ бол ингээд тестүүд байгаа. Эндээс бид аль тестүүдийг ашиглах вэ гэдгээ шийдэхийн тулд нормал тархалтай эсхийг шалгадаг байна тий. За жишээ нь бид нэг бүлгийг таамагласан утгатай харьцуулахдаа тухайн эсхэл өгдөл нормал тархалттай байх юм бол бид нэг төвийн T-тестийг ашиглаж болно гэсэн үг байна тий. За нормал тархалттай биш байх юм бол Wilcoxon-ийн тест эсвэл Higgs тестийг хийж үзнэ гэсэн үг байна тий. За эсвэл хоёр бүлгийг хооронд нь харьцуулахдаа мөн бид тухайн үргэлжилсэн хувьсг нь нормал тархалттай эсхийг үзчихэд хэрвээ тийм байвал үл хамрах төвийн T-тестээ хийгээд за үгүй байх юм бол Mann-Whitney эсвэл Fisher-ийн тестийг хийн гэсэн үг байна тий. За хос төвийн T-тест хийж байгаа тохиолдолд мөн нормал тархалттай эсгээ мэдчих юм бол хос төвийн T-тестээ хийн. За үгүй бол Wilcoxon-ийн тест эсвэл Neckmarr-ийн тест хийнэ гэсэн үг байна тий. Тэгэхээр бид нормал тархалттай эсхийг эхлээд шалгах нь илүү чухал байна тий. За мөн адилхан 3 ба түүнээс олон бүлгийг харьцуулах буюу анауу тест хийж байгаа тохиолдолд нормал тархалтай эсгээ мэдчих юм бол нэг хүчин зүйлийн анауу хийх юм байна. За хос төвийн T-тестэн дээр болохоор мөн давталтай хэмжээний анауу хийхин тулд заавал нормал тархалттай эсгээ шалгаад тим гэдгээ баталчаад давталтай хэмжээний анауу хийн гэсэн үг байна тий. Өгөө тохиолдолд бид бусад тестийг ашиглана буюу параметрийн бус тестүүдийг хийх ёстой байна тий. За тэгэхээр бид SPS дээр нормал тархалттай эсхийг шалгах нь маш чухал байдаг байна. SPS програм дээр дадлага хийж үзцгээе. За тэгээд нормал тархалттай эсхийг хоёр аргаар шалгадаг байгаа. Эхнийх нь бол графикийн аргаар, хоёр дахь нь тестийн аргаар. За ингээд та бүхэнд графикийн аргаар хэрхэн нормал тархалтай эсхийг шалгадаг вэ гэдгийг үзүүлэх гэж байна. За судалгааны өгөгдөл бол бидний өмнө ашиглаж байсан student measurement гэсэн нэртэй судалгааны өгөгдөл байгаа. За ангийн анхаарал хандуулцгаана уу. Analysis руу ороод descriptive statistics тэгээд frequencies. За энэ бид давтамж үздэг команд тий. За энд бүгдээрээ за энэ 3 хэмжигдэхүүнийг оруулчихъя. За тэгээд charts гэдэг рүү орж яваад histograms show normal curve on histogram нэг чиглээд тэгээд окей. За графикийн арга ерөнхийдөө тохиолдлын тоо нэлийн олон байгаа тохиолдолд илүү их тохиромжтой байдаг. За тэгэхээр бид энэ нормал тархалтын мөрөөтэй хистограмын оройнууд ойролцоо байна уу гэж шалгана гэсэн үг. За энд бол нэг хоёр баг нь бол нормал тархалтын мөрөөс нэлийн холдсон байгаа учраас үүнийг бид яг нормал тархалтай байна гэж хэлж чадахгүй гэсэн үг тийм. За дараа нь биеийн өндөр. За нормал тархалтын орчинд байна. За тэгтээ энэ 3 багны орой, энэ 5-6 багны орой бас жоохон илүү гарсан байгаа учраас үүнийг бид бас нормал тархалтай гэж хэлж чадахгүй гэсэн үг. За дараа нь хурд. За хурд бол ерөнхийдөө нормал тархалтын мөрөөтэй нэлийн ойролцоо байна. За энэ багнууд илүү гарсан. Тэгтээ нэг хол биш. За энэ бас 2 баг нь гарсан. За тэгтээ ерөнхийдөө боломжийн нормал тархалттай гэж хэлж болохоор байна гэж ойлгож байна гэсэн. За энэ бол графикаар харах ихний арга гэсэн үг.
За дараа нь бүгдээрээ өөр командыг ашиглаж болно. Analyze, Discrete Statistics, тэгээд Explore. За эндээс бүгдээрээ display гэдэг дээр both гэх юм бол statistic graph хоёрыг нь харна гэсэн үг. За одоо бүгдээрээ графикийг агаа үзэж байгаа учраас plots. За ийшээ нөгөө бинжингээ за тэгээ хурдтай хоёулыг нь оруулчих. За тэгээ plots гэдгээ сонгож жоод за энийг нөөн за эдийг чагталж болно. Гэхдээ одоохондоо хэрэггүй. За тэгээ normal plots with test гэдгээ чагталж аваад continue. За окей дарч. Энд coco plot гэж гарч ирж байгаа. За энэ бол ерөнхийдөө туршилтын утга observed value бидний сулгааны авсан утга гэсэн үг. Туршилтын утга expected normal гэдэг нь болохоор таамагласан онлоор таамагласан normal утгыг илэрхийлж байгаа. За ерөнхийдөө энэ шулууныг бид only утга за бидний хэмжлэлийн утга гин гэсэн үг. За тэгэхээр хэмжлэлийн утга шулуун хоёр ерөнхийдөө ойролцоо байх юм бол бид нормал тархалтай гэж үзнэ гэсэн үг. За ерөнхийдөө энэ нэгцийг бидний хэвийн тархалтыг ерөнхийдөө эвдсэн байгаа гэж ойлгож болохоор байна гэсэн үг тий. За дараагийнх нь за мөн биеийн жин дээр за энэ бол ерөнхийдөө хазаалтыг харуулсан байгаа гэсэн үг. За мөн адилхан энэ дундаж утгаас бага зэргийн хазаалттай бол бид нар нормал тархалтай гэж үзэж байна. За мөн энэ нормал тархалтай биш байна тий. За энэ хурд бол ерөнхийдөө нормал тархалтай та байна гэж хэлж болохоор байгаа гэсэн. Яагаад гэвэл энэ шулуун энэ туршилтын утгууд хоёр ерөнхийдөө нэлийн ойролцоо байна тий. За энэ хазаалтаас харсан ч гэсэн нормал тархалтай гэж хэлж болохоор байна гэсэн үг. За иймэрхүү байдлаар бид нормал тархалтай хэсгийг графикийн аргаар шалгаж болдог байна. За та бүхэнд хоёр дахь аргыг буюу тестийн аргыг хэрхэн хийх вэ? Хэвийн тархалтай хэсгийг тестээр хэрхэн шалгах вэ гэдгийг төлөвлөе. За команд бол analyze-ний script statistics explore. За энэхний арга байгаа тийм. За тэгээ бүгдээрээ түрүүний хурд за эхлээ хурд гэдгийг үзчих. За plots гэдгийг сонгоод эндээс бүгдээрээ за энийг нөөн энийг болчих. Тэгээд normality plots with tests гэдгийг сонгоод тэгээд за эндээс бүгдээрээ exclude cases pairwise гэдгийг continue дээд окей дарч. За ингээд тестийн утга гарч ирсэн. За энд хоёр тестийн утга гарч ирж байгаа. Нэгнийх нь бол Kolmogorov-Smirnovын тест. Дараагийнх нь болохоор Shapiro-Wilk-ийн тест байгаа гэсэн үг. За ерөнхийдөө 0-ийг буюу статистик ач холбогдлын утга болохоор 0.5-аас их бол нормал тархалтай гэж үзнэ гэсэн үг. 0.5-аас бага байх юм бол нормал тархалтай биш гэж таамаглалыг зөвшөөрдөг байна. За тэгэхээр хурд бол 0.2 гэдэг чинь 0.5-аас их байгаа учраас хурд бол Kolmogorov Shapiro-Wilk хоёр тест хоёулангаар нь нормал тархалттай гэдгийг нь бол батлагдчих байгаа гэсэн үг байна тий. За энэ бол эхний арга. За дараа нь бүгдээрээ analyze-ний non-parametric tests за тэгээд legacy dialogues one sample Kolmogorov-Smirnovын тест. За энд бүгдээрээ за ерөнхийдөө бинжин өндөр хурд тэсвэр уян хатан гар дайрцнаалт. За ингээд энэ зургааг ерөнхийдөө бүх хэсгээл хэвсэгчүүд оруулж болно. Тэгээд энэ нормал гэдгийг нь бүгдээд чиглэх ёстой. Тэгээд окей. За энд бол нэлээд олон хэмжээний утгууд гарч ирж байгаа. За параметрууд нь болохоор дундаж болон стандарт хязгаалт байгаа байна. За экстрем утгууд байгаа байна. За тэгээд тест статистик буюу бидний тестийн утга энд байгаа гэсэн үг. За эндээс бүгдээрээ ерөнхийдөө 0.5-аас их байна уугүй юу гэдгийг шалгаад үзсэн гэсэн үг тийм. За C гэдэг нь бол бидний статистик ач холбогдол
пи утга тий. За биеийн жим бол 0.5-аас бага байгаа учраас энэ бол хэвийн тархалтай биш гэсэн үг. За биеийн өндөр мөн 0.5-аас бага байгаа учраас хэвийн тархалтай биш. За хурд бол нормал тархалтай байна тий. За төсвөр бол биш. Уян хатан нормал тархалтай биш. За гар дээр сүнэлт бол нормал тархалтай байгаа юм тий. Нормал тархалтай. 0.5-аас их байгаа учраас. За энэ тэмдэглэгээ ямар чиртэй байгаа гэдгийг доор ингээд тайлбарласан байгаа юм тий. За энэ бол бидний хоёр дахь арга байлаа тий. За дараагийнх нь арга analyze non-parametric test тэгээд one sample. За эхлээд бүгдээ fields гэдэг рүү орно. За энд болохоор test fields гэдэг нь болохоор за тест хийгчийнхаа хувьсгчдийнхаа талбар ийшээ оруулна гэсэн үг байна тий. За эндээс бүгдээ энэ scale байгаа бүх хувьсгчдыг оруулчихъя. За should биш дээ. Run. За ингээд бидний тестийн утгууд гарсан. За тэгэхээр эндээс бүгдээ юу харж болох вэ гэхээр за энийгээ томруулж аваад бүгдээ харъя. За энэ болохоор илүү амар байдаг. За ерөнхийдөө Kolmogorov Smirnovын тестийг ашиглаад үзэж байгаа гэж энэ тест нь. За статистик ач холбогдлын нутаг энд харагдаж байгаа. За decision буюу шийдвэр нь болохоор анхны таамаглалыг хүлээж авсан уу эсвэл няцаасан уу гэсэн шийдвэр байгаа гэсэн үг. За reject гэдэг нь болохоор анхны таамаглалыг няцаасан буюу нормал тархалтай биш гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр биеийн жим биш байсан, биеийн өндөр биш. За retain буюу хурд бол анхны таамаглалыг зөвшөөрж байгаа буюу хурд бол нормал тархалттай. За энэ төсвөр биш. За энэ дахиад нэг байна. Гар дээр сүнэлт бол retain буюу анхны таамаглалыг хүлээн зөвшөөрж байгаа буюу нормал тархалттай байгаа гэсэн үг. За мөн шатаар халах бол нормал тархалттай байна. За тэгээд за бусд нь бол хэвийн тархалттай биш байх гэсэн үг юм тий. За ингээд бидний 3 хувьсгч бол нормал тархалттай байгаа юм тий. За энийг тэгээ бүгдээрээ яах вэ гэхээр table looks гэдгийг дарж агаад EP зөвхөн окей дарж болно гэсэн үг. За ингээд бид нэр судалгааныхаа файл руу оруулж агаад энэ үр дүнгээ бид ашиглаж болно гэсэн үг байна тий. За тэгээд энд мөн адилхан графуудыг гаргаад өгсөн байгаа. Биднийхээр бол биеийн жим биш байсан тий. Биеийн жим биш байсан, биеийн өндөр биш байсан. За хурд бол нормал тархалттай байсан. Энэ графикийг ашиглаж болно гэсэн үг тий. За мөн шатаар халах нормал тархалттай байсан. За гар дээр сүнэлт нормал тархалттай байсан. За шатаар халах мөн нормал тархалттай байсан тий ингээд. За энэ графикууд бидний судалгааны үр дүндээ ашиглаж болно гэсэн үг тий. За ингээд та бүхэнд нормал тархалттай эсгийг шалгах аргуудыг товчхон хүргэлээ. Гарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл